Готов өвгөн ойгоос нь ярай хүүхэд олж өсгөхөөр шийднэ. Хорсолд автсан ороолон өвгөний олсон лусын охиныг харааснаар тэдний ойр тойронд аимшигт явдлыг дагуулan ирдэг. Ижил нэрт зохиолоос сэтвэлсэн Монгол аимшигын цувралд дурлагчдыг шүүгүүлээд байгаа Согоома олон ангид аимшигын киноны бүх ангийг Univision-ийн Монгол багц Look TV-гийн Nomadia Originals-ээс үзээрэй. Бид ер нь яах гэж аимшигын кино үздэг юм бол? Энэ талаар та бүхэн бодож байсан уу? Инээдмийн киног хүмүүс инех гэж үздэг шиг аимшигын киног бид айх гэж үздэг юм болов уу? Хэдий бодит биш гэдгийг нь дотроо мэдэж байлаач тэрхүү зохиомол хиймэл үзэгдлүүдээс авч чадах айдас нь биднээс үзэцэх эсвэл зүгтэх сэтгэл зүйн хариу үйлдэл шаардах мэт мэдрэмж өгснөөр магадгүй бидний тархинд адреналин ялгадаг байж болох юм. Баг байхад бусдын л адил юм болгон шин содон санагдаж тэр хэрээрээ кино урлагаас мэдэрч болох мэдрэмжүүд ч сэтгэл дойр байсан. Анх алт амьлах цагаар ядуугийн зовлон, тамийн шок их мэд кинонуудыг үзээд үхтлээ айж, шөнө нь аимшигын үзэглүүд нь эргэж бодогдсноос болж унтаж чадахгүй хөнжилтөө шургаж хэвддэг байж. Мэдээж өсөж томрохын хэрээр кинотуудынхнөөс тэгтлээ айж сүрдэх нь багассан чинь аимшигын кинонд дурлагчдын нэг хിവэр үлдэн олон жилийг артаа үджээ. Шинээр нээлттэй хийсэн аимшигын кино болгоныг шахуу алгасалгүй үзсээр сүүлийн үед айдас мэдрэх нь улам бүр багасч байгааг анзаарах боллоо. Аимшигын гих боловч кинонууд ерөнхийдөө л нэгэн хэвийн хизээ яаж зочоох гэж байгаа нь ойлгомжтой. Аль аль дөрүүд нь өгөхийг бараг тааж болмоор төсгөлдөө юу болж дуусах нь ч бараг тодорхой санагдаж эхэлсэн. Ерөнхийдөө л киноны эхэнд гол дөрүүдийг танилцуулна. Тэгж байгаад нэг аимшигын эсрэг дүр ямар нэг биет байгаа нь ойлгогдно. Тэр нь баг багаар асуудал болж эхэлнэ. Тэгээд төсгөлдөө ялаад эсвэл ялагдаад дуусна. Тэгвэл аимшигын киноноос авдаг мэдрэмжээ хэрхэн шин содон хിവэр нь байлгах вэ гэсэн асуулт гарч ирж байна. Магадгүй үүнд хариулт өгөхөр зүйлдээ би саяхан учрлаа. Энэ бол анханаас нь аимшигх гэсэн хүлээлтгүй зүгээр энгийн драма кино үзэж байгаад аимшигын биш юмаа гэхэд эвгүй чихүүцэм ерөнхийдөө бол зүүдэн дормоор үзэглүүдтэй санаандгүй учрах юм. Ингээд би өөрийн саяхан үзсэн нэгэн киноныхаа талаар ярьж өгөхөөр бэлтлээ. Энэ бол 1996 онд нээлттэй хийсэн Япон кино болох Пикник. Нэгэн өсвөр насны гэмээр охиныг аав ээж хоёр нь бололтой хүмүүс сэтгэл мэдрэлийн эмнэлэгт аваачиж өгч байгаагаар кино эхэлдэг. Тэнтхийн эмч совилогч нар нь шинэхэн өвчнөө бөөндөө их л баяр баясгалтай найрсгаар өгтөн авч байгаа харагдана. Энэ охины нэрийг Коко гэдэг. Жохом ямар учраас түүнийг галзуугийн эмнэлэгт хүргэж ирж байгаа нь тодорхойгүй боловч кино үргэлжлэхийн хэрээр бид энд гарч байгаа бараг дүр болгон цаана аимшигт хар бараа нуустай гэдгийг ойлгох болно. Коко гөрөөнд нь оросны дараа араас нь нэг совилогч орж ирээд охины толгойд хавчаар гоёл чимэглэл гэх мэт эд зүйлсийг нь чанга ширүүнээр салгаж авна. Тэгээд хувцсыг нь солиосныхаа дараа эд зүйлсийг нь онгичиж гарна. Тэгснээ Кокогийн авчирсан хачин жигтэй өдөр хийсэн нөмөргийг сонирхон нөмөрч үзнэ. Коко энэндээ их хайртай бололтой буцаагаад шүүрээд авчихна. Совилогч тэр хоёр нөмөргийг булаацалтаж эхлэх бөгөөд нөхцөл байдал хурцдмал болох шинжтэй болж эхлэх мөчөд гаднаас агалах нь орж иж болиулдаг. Сэтгэц мэдрэлийн эмнэлгүүдэд цөөнгүй байдаг үзэгдэл гэмээр тэнд ажилтдаг хүмүүс нь өвчтөнгүүдийг буруу сэтлээр ашиглах, тэдэнтэй ёс бус харьцах тохиолдол энэ кинонд ирж гардаг болох нь ойлгогдож эхэлнэ. Дараагийн үзэгдлээр өвчтөнгүүдээ барилгын дээвэр дээр цуглуулчихсан зураг зурцгааж байгаач. Энэ үед тэдний дундуур явж зурж буй зүйлстэй танилцаж өвчтөнгүүдтэй үг солин инээмсэглэх нэгэн сайхан ааштай залуухан эмэгтэй совилогч гарч ирнэ. Өвчтөнгүүд ч түүнд дуртай байх шиг санагдана. Харин тэдний нэг болох залуухан хөвгүүн өнөөх совилогчийг огт тоосон шинжгүй бусдаасаа зайтай газарт ганцаараа ном уншиж сууна. Түүний нэрийг Цөмөөжэ гэдэг бөгөөд чухам энэ дүрийн талаар бид видеонд голлон ярилцах болно. Совилогч эмэгтэй түүн дээр хурч ирж дэрэгдэн суугаад өвдгийг нь нээлж яриа өдөх гэж оролдоно. Цөмөөжэ түүнийг үл ойшоох бөгөөд совилогч үүнийг ойлгосон бололтой төлөвлөгөө босоод яваад өгнө. Ерөнхийдөө эндээс эхлээд кино маань улам бүр хар бараан цочирдон болж эхэлдэг. Киноны гол дүрүүдийн нэг Цөмөөжийн хүүгийн хувьд тэрээр хий юм хардаг өвчтэй болж таардаг бөгөөд энэ кинонд түүний хий юм харж буй 3 тохиолдлыг бид гэрчлэх болно. Ингээд тэрхүү 3 тохиолдлыг тус тусад нь задалж үзье. Өдөш орой боллоо. Цөмөөжийн орон дээрээ ном уншин хэвдэх бөгөөд түүнтэй зэрэгэлдээ өрөөнд байдаг найз нь мөн орондоо орчихсон түүнтэй Кокогийн талаар ярьж байдаг. Тэрхүү найзыг энд харуулахаар галга. Учир нь тэр Кокогийн талаар ярингаа гар хангалах хийж байдаг.
Гэхдээ тэр нь бидний ярих гээд байгаа эвгүй үзэгдэл биш юм. Өмнө нь Цөмөжи хий юм хардаг талаар ярьж байсан. Гэхдээ яг юу хардгийг нь дуртаагүй байсан. Орчны дуу чимээ яагаад ч бүдгэрэн ярилцсны дараа Цөмөжиг хэн нэгэн нэрээр нь дууддаг. Тэрээр дуудсан зүг рүү эргээд хартал нэг ийм зүйл байдаг. Би үүнийг анхаарад зарсхийгээд явчихсан. Энэ ив хавгүй тоглоомын хүн гимээр зүйлээ Цөмөжигийн өрөөний хананд нуруугаараа наалдаад агаарт тогтчихсан байдалтай байсан. Дотор арзайлхан мүзгдэл гэж юу байдгийг тод томруун жишээ гэж хэлж болохоор энэ хүн дүрст зүйл Цөмөжигаас чи бас ямар хэрэг тарьж хаав гэж асууснаа залгуулад чи надаас юу нуугаад байна гэж асуухаж. Цөмөжи түүний асуултад хариу өгөхгүй үл тоох боловч дахиад л та юу ингэж амандаа бовтнох нь анх удаа түүнд ийм зүйл харагдаж байгаа хэрэг биш гэдгийг илтгэх мэт. Өнөөх хиймэл модын юм шиг мөртлөө өөрөө ярьж хөдөлдөг тэрхүү зүйл үргэлжлүүлэн Цөмөжиг ангийн цонхыг хагалсан гэж буруутгад Цөмөжи үүнийг үгүйсгэнэ. Ангийнх нь багш нь байсан бололтой тэр хүн дүрст харин одоо Цөмөжиг өөр сурагчийн өдрийн хоолны мөнгийг хулгайсан гэж буруутгахад өнөөх нь дахиад л тэр дорн үгүйсгэх аж. Тэгтэл багш нь хариуд нь чи яагаад бурууга дандаа бусдад тогтдог юм бэ? Гэхдээ Цөмөжи хариуч хэлхээ байгаад огт ойшоохоо болж алга болоод өгөхийг нь хүлээн. Энэ мөчөөс гарч буй үйл явдал дотор арзайлгамаас эвгүй муухай болж хувирдаг. Өнөөх хүн дүрст амтан Цөмөжиг тоохгүй байхад нь дахин дуудсаар өөрлөгөө харуулж дөнгөх бөгөөд яасан бэ гингүүтэнд харин шээх хэрэгтэй байна гэд Цөмөжигаас хурж ирээд өмднийхэн цахилгааныг тайлаад өнөөхийг нь гаргаад ирээч гэж гуйхан тэр. Цөмөжи яг хэлснээр нь хийдэг. Тэр урд нь өвдөглөж суугаад өмднийхэн цахилгааныг доошлуулж өнөөхийг нь гаргах бөгөөд тэрийг нь мэдээж энд харуулж болохгүй ч дүрслээд хэлбэл нарийнхан голчгонсон эргэтэнгүүдийн баглаагийн мэр зүйл байдаг. Цөмөжи ч цочиртон арга шухарч орлуугаа суухт нь багш нь шалаар нэг сайж гарах бөгөөд ингэхдээ өөрт нь их л таатай байгаа бололтой сулхан дуугаар яолон гиншиг нь харагддаг. Тэрээр ямар гоё байгаа талаараа Цөмөжид хэлэх бөгөөд энэ бүх үзэгдэл үнэхээр сэжиг хөрмээр санагдана. Цөмөжи ямар тач багшийнхаа хийгээснийг хийсэн тул одоо өөрийг нь тайван орхихыг хүснэ. Гэтэл багш нь бас нэг юм асуудаг. Тэрээр 6 дугаар сарын 20-ны өдрийг мартаагүй биз гэж асуудаг. Тэр өдөр бороо орж байсан тийм үү гэснээ. Чи яагаад намайг алсан юм бэ? Багшигаа гэж асуудаг. Цөмөжи энэ үед тесрэн барьж байсан номоо түүн рүү буюу хан руу шидснээр хий юм харалт нь энэ удаад дуустдаг. Кино аль хэдийн талдаа орсон байх бөгөөд энэ хооронд чухам юу гарсан талаар товчхон хүрэхэд Коко Цөмөжи хоёр эмнэлгийн хашаагаар дамжин гарч зугаалж яваад нэг сүмдээр очиж тентхийн санаваартантай уулздаг бөгөөд тэр нь Цөмөжид Библи бэлгэлдэг. Тэндээсээ тэр хоёр галзуугийн эмнэлэг дээрээ эргээд иртэл гадагш гарсан хэрэгээр шийтгүүлэхээр болчихсон байдаг. Эмнэлгийн ажилтнууд тэднийг тус бүрдэн орон дээр хүлж байгаад унтуулдаг бололтой тариа хийгээд шийтгэлийн тусгай өрөөнд орхиод явна. Коко унтаж байгаад Цөмөжигийн бүдэгхэн дуунаас сэрээд хартал өнөө анх дээвэр дээр яваад байсан инээмсэглэл тодруулсан сайхан зантай сүглэгч эмэгтэй орон дээр хүлээтэй хэвтэх Цөмөжигийн дээр гарчихсан түүнийг бэлгийн дур хүслийг хангахад ашиглаж байгаа нь харагддаг. Энэхүү сэтгэл өвтгмөр үзэгдэл баггүй хугацаанд үргэлжилдэг бөгөөд нэг мэдсэн Цөмөжи унтчихсан өнөөх сүглэгч ч мөн түүний дээр хэвсэн чигтээ унтчихсан байдаг. Гэтэл энэ үед Цөмөжи дахиад л хий юм харж эсвэл зүүдэлж эхэлдэг бөгөөд энэ удаад өнөөх багш нь түүний дээд талд ханаас унтчихсан экстерээс нь нүүрлүүн шээж байх бөгөөд мөн л ямар сайхан байгаа талаараа өглөх аж. Гэхдээ өмнөхөөсөө ялгаатай нь багш нь Цөмөжигаас гуйх шаардлагагүй хайрны аль хэдийн хүслээ гүйцээж байх бөгөөд Цөмөжи яаж чадахгүй багшаасаа болохыг тасралтгүй гуйх үед багш нь хайрн болохын оронд харин ч бүр шээсээ уулгах гэж зүтгэн. Коко хажуунаас нь Цөмөжиг дуудаж байж тэрхүү хий юм төсөөлөл зогсдог. Харин энэ үед өнөөх совлогч эмэгтэй мөн сэрж аль хэдийн дур хүслийг хангачихсан болохоор босч хувцаа өмсөд юу ч болоогүй мэт яваад өгдөг. Энэ удаагийн хий юм харалт хэдий тийм удаан үргэлжлээгүй ч Цөмөжи хэмээх энэ өрөвдмөрхүү ямар гэчин травмаг сэтгэлдээ тээж явдаг талаарх ойлголтыг илүү тодорхой харуулах шиг болно. Гэхдээ энэ талаар дэлгэрүүлэн ярихаас өмнө үлдсэн дахиад нэг хий юм харалт нь юу байсныг үзье. Киноны төгсгөлд Коко дахиад л эмнэлгийн хашаанаас гарчихсан зугаалж яваанд харагдана. Цөмөжи тэр хавьд бас байх ба бороонд байж ядсан байдалтай бүдчин яваа нь үзэгдэнэ. Бороо түүний дотор байх ямар нэг зүйлийг сэдрээсэн бололтой тэрээр төлөвлөгөө шал руу дэвсэлж гардаг. Энэ үед түүний хөл дор өнөөх багшийнхан толгой үзэгдэж түүнээс болохыг гуйх боловч Цөмөжи болилгүй дэвсэлсээр эцэстээ тамираа барсан бололтой газар цөхрөн суугаад энэ бүгдийг зүгээр дуусгаад өгөөч гэж аргаа баран орилж эхэлдэг. Коко түүн дээр явж очиод тайвшруулан аргадах бөгөөд түүний эвдэрхий шүхрэн дор бороонд хамтдаа суухдаа Цөмөжи тодорхой удлан өмнө нь багшигаа ар нуруур нь хутгалан алсан талаараа ярьж өгнө.
Багш нь түүнийг үзэн яддаг байсан. Түүнийг бүр бага ангид байхаас нь эхлээд ахлах сургуульд орох хүртэл нараас нь байнга салалгүй дагаж зовоодог байсан тул тэр бүхний дуусгах гэж аргаа барахдаа нэг л өдөр аимшигтай зүйл хийсэн боловч өгсөн хойнооч багш нь түүнээс салж өгөхгүй байгаа талаар хэлдэг. Эхнийхээ ийм харалт дээр багш нь цөмөөжийг ашиглаж гаж дур хүслээ хангах, түүнийг хүчирхийлэхийн тулд ямар арга техник ашигладаг байсан талаар нэлээд их зүйлийг ил болгодог. Багш нь эхлээд түүнээс элдв юм асууж юм бүхэнд түүнийг буруутгаж нэг ёсондоо газлайт хийснээр цөмөөжи өөрийгөө муу хүүхэд мэтээр мэдэрнэ. Тэгснээ түүнийг буцаа магтаж өргөх бөгөөд гихтээ гацгүй түүгээр хүссэн юма хийлгэснийхээ дараа тэгдэг. Өмднийхэн цахилгааныг татаад өнөөхийг нь гаргаадаг гихтэн цөмөөжи эхлээд урд нь өвдөлж суудаг хэсгийг санаж байна уу? Тэр уг нь заавал тэгж суух шаардлагагүй ч багш нь түүнд тэгж зааж сургасан бололтой. Өөрөө тэгж чадахгүй нөхцөл байдал байгаа мэтээр ойлгуулж бага насны сурагчдаа багахан хэмжээний энгийн юм шиг даалгавар өгч элдв юм хүсч байхдаа тэрээр өөрийн дур хүслээ хангадаг байсныг нь тэрээр ханад наалтчихсан байгаа мэтээр харуулсан бололтой. Мөн дээрээс нь шээж байхдаа багш нь өглөө босоод шээгч ондоо шүү ухааны юм ярьж байснаас нь үзэхэд түүний хүчирхийлэл сургуулийн орчноос хэтэрч магадгүй цөмөөжийн хүүг гэртээ дуудаж авчирдаг байсныг илтгэн. Олон жил хүчирхийлүүлсний эцэст цөмөөжи алга уйлдан байж өнөөх багшийг тонилгосон ч хамгийн харамсалтай нь сэтгэлийн идэвхтэй шарахтай үлдснээр тэр бүх дурсамж харуулсалтайгаа хамт насан туршдаа амьдрахаас өөр сонголтгүй болсон гэлтэй. Цөмөөжигийн энэ түүх бол тухайн кинонд өгүүлэгддэг хэд хэдэн түүхүүдийн ердөө нэг хэсэг нь. Пикник кино хүний сэтгэл зүйн драма, хүчирхийллийн хор уршигын талаарх асуудлыг сонирхолтой содон байдлаар гаргаж ирсэн бөгөөд аимшигын киноны дүр зургуудыг аимшигын бус кинонд ч гайхалтай үр дүнтэйгээр ашиглаж болдгийг харуулсан өвөрмөц бүтээл байлаа.